Ер нь монголчууд нэг цаанаасаа нэг бүгдөө нэг юм дахиад өргөл юмнууд хийдэг шүү дээ. Та энэ талаар та нэр давчгаа яриад байгаа шүү дээ. Залуучууд энэ талаар нэг мэдэхгүй бэлгшэхгүй байх шиг байна. Гэхдээ ингэж байгаа. Хүн гурван юмар сэтгэлээ засах. Ер нь сэтгэлийн засал шүү дээ. Нэгдүгээр номын хүчээр сэтгэлээ засах. Хоёрдугаарт нийгмийн засал гэж байна. Нийгмээр гараад бухимдалгүй өнтер бол хүн сэтгэлийн засал. Эцэст нь өөрөө өөрийгөө засах. Тэгэхээр энэ дотроос өөрөө өөрийгөө засах нь хамгийн чухал. Одоо сэтгэлээ стресс би одоо хүнийг чуураагүй. Би одоо миний ажлын амжилт их байна. Би одоо шудраг бигээд сайн сайхан маа бодоод бахаар өөрийнхөө сэтгэлийг засна. Тэгээд сэтгэл заснаар л хүний ажил амьдрал тэгшэрнэ шүү дээ. Нийгмийн засал гэдэг нь би түрүүн хэлчлээ. Гараад явахад л одоо зам талбай бүглэрээгүй одоо дайралтсан хүн болгон инээмсэглээд мэдлээд гэж. Номын засал гэдэг нь одоо чиний асууснаар номын засал бол одоо цагаан сараар номоо уншуулчлаа, заслаа хийлгэчлээ. Би одоо бурхан тахилтай тэгээд тахилаа одоо сэргээж энтергээд тэр чинь эн чинь өөрөө өөрийгөө л засч байгаа засал. Тэгэхээр би түрүү зөв бол зөөлөн зам бол ингээд байхад хүн сэтгэл чинь өндөр байна үстэй. Би бурхан тахилтай тэгээд ер нь хүн шүтэх бишрэх хүнд итгэх юмгүй болчвол амьдрал хоосхон гэсэн үг шүү дээ. Түрүүн чиний цохос дурдсан. Одоо хүнд итгэх хүн цөөдөд байна гэж. Тэр хүн хүнд итгэх хүнтэй бишрэх одоо тахих юмтай тэгж. Тэгэхээр одоо энэ айлд тахилаа өргөөд бурхан тахил нь байж ивэл одоо буруутах юм байхгүй. Тийм ээ. Ер нь шүтэх бишрэх юмгүй болцсон хүн бол хоосон сэтгэлтэй л болно шүү дээ. Тэгэхээр шүтэрч бишрэх хэрэгтэй. Энэ бол нэг шүтлэг мухар шүсэг биш. Тийм ээ. Тэгээ ядахта нэ үглэж хүмүүжүүлэхээр үлгэрлэж хүмүүжүүл гэж бусдаа өр хөвгттэй тэр чинь юу болно шүү дээ. Би өнөө хүн сахад энэ гэртээ музейд баг ирээгүй тэр хараа. Тахил нь ингээд хоосон байж. Тийм. Хоёлаа сэргээч бод. За тэгээ хоёлаа. Энэ гэрт орж исэн биз дээ. Орсон би эргэтэй орсон. Гэхдээ тантай цуг орчих. Та сайхан тайлбарлаач. Энэ гэр бол нэг онцлог нь эхний Монгол гэрийн нийтмөрийн тавилга байгаа юм. Бүрэн ижүүрийн тавилга. Эхний Монгол гэрийн ижүүрийн тавилга. Тэрэнд онцлог. Нөгөө гэр нь бол шал оролдоо. Тий. Ижүүрийн одоо тогоо нэрдэг чинь гэрийн үйлдвэрлэл шүү дээ. Одоо виноны үйлдвэргээл телевизээр нь тороо ойлгочд яриад байгаа үст. Адилхан шинэ архинаа үйлдвэрлэж шүү дээ. Бид өөрсдийнхээ юмыг одоо бурхан тахилна байж байна. Шүтэх бишрэх юмтай. Шүтэх бишрэх юмтай байж байна. Айргийн хөхөр нь байж байна. Одоо 50 гэжсэн зарим газар иргэнэ гэдэг юм зүүн талаа. Тэгээ хөгжүүн ээж монголчууд олон FIFA гэдэг олон морин хуур энтер гэл олон энэ үг морин хуур шүү дээ. Чи яс шүү дээ яг морино толгой яс шүү дээ. Тэгээд одоо булгоноор ингээд чимгэлцсэн. Тэгэл одоо яаж юм. За тэр гэрээр хин тэгээд айл болгон дээр шатартай байсан. Одоо ер нь айл болгон айлд ингээд ороход чинь яасан гоё авгаатай юм бэ? Яасан гоё залуу вэ? Оо баян байна, машинтай байна. Дээр үтгдэг байсан. Одоо мебелтэй байна. Ингэдэг байсан. Дээрээ дайлд ороод. Одоо л тэгэхээр болсон шүү дээ. Та нар ажиглаараа. Одоо бол энэ ямар оюунлаг вэ? Чиний найз энэ залуу чинь найзтай нар их оюунлаг хавгааны ясан оюунлаг юм бэ? Хүүхдүүд нь одоо онцроод ямар оюунлаг юм. Ингэж оюунлаг гэдэг тодорхойлт бий болсон. Одоо сүүлүүд нийгэм бол хөгжиж шүү дээ. Тэгэл машин хөргөгч дээр үйддэг байсан болсон шүү дээ. Хоёрдугаарт бас одоо гоо сайхны бараг одоо бас хүний гоо сайхан ч одоо юу л ингэсэг тос юм шиг хүний тодорхойлтыг бол тэгээд тодорхойлж исэн үе бий. Одоо бол хүнийг тодорхойлтоо оюунлаг гэдгээр л тодорхойлдог гэсэн. Оюунлаг. Эднийх оюунлаг гэрвч шүү. Гэх жишээтэй. Тэгэхээр энэ оюунлаг гэдэг үгийг
хүн болгонд л одоо зориулж хэлдэг, хүн болгон өөрийгөө би оюунлаг гэж бахархаж гайхуулж явдаг л болох хэрэгтэй байна. За тэгээд тэр авдарнууд нь яж хуучны тийм ээ хөөх авдарна. Иргэнэг гэж ярьдаг юм да. Хоолноо ширээ шүү дээ. Хоёр сандалтайгаа. Чин бүр жираад оны хийц шүү дээ. Энэ орн байж тийм шургуулгатай дэрнээ шургуулга гэдгийг хөлийн шургуулга гэдгийг. Энд нэг сонноос би 10 жил байхдаа наав ээжтэй энэ дугуй уунахыг өөрөө сэлж өгчээсэн. Аав ээж минь одоо бурхны орондоо энэ улуу уунахыг яг миний одоо бүр хүүхэд 5-6 дугаар ингэж байхдаа одоо хийж байх шүү. Тэгээд ингээл одоо тэгэл энэ хараа надад өгсөн хүн байж л тэлмэн сум өвгдөө баг үлзий цэцэг хийж өгсөн байна. Энэ нөө давсгаар энэ утгасан. Өхрийн давсгаар. Тэгэл хэрхнэгээр хийсэн ч байдаг юм. Энэ одоо юугаар сархин гарч хийсэн байдаг юм ингээл. Энд чинь ингээл яг ирээд ирэхээр чинь бас их сонин л дөө. Тэгэхээр том өвүүд байна танд. Энд ч одоо үндэсний тусгаар тогтнолтой холбоотой л да. Тийм ээ. Энэ их сонио. Энэ юу нэрсэн? Энэ үү? Наач чинь мэдэхгүй. Өмхий хөрний арьс. Тийм үү. Өмхий хөрн чинь зурм шиг жижиг юм байдаг шүү дээ. Манай найз Баатар гэдэг нэг анчин байдгийг. Энэ 3 дугаар шаасны нэрвдэх 3 дугаар эмнэлгийн фундамент өгчхахад тэндээс ийм том өмхий хөрн гартаа хаад манай тэр найз тэр өмхий хөрн одоо агнаад тэгээд чихмэл хийж нүдэн тэр хийж надад билгээсэн. Тарган арьсгэд байгаа биз? Тийм байна. Өмхий хөрн чи жижиг одоо энэ 4-ний 1 шиг юм байдаг шүү дээ. За тэгсэн чи ийм том. Тийм. 3 дугаар эмнэлгийн одоо фундаментнаас гарсан гэж байгаа шүү. Тэгээд одоо тэгэл олон томны хүч олонгүй далаа гэж юм л дээ. Ингээл юм үгүй нэмэгдээд байдаг. Юм агаас тажихгүй нэгэнтээ орж ирсэн хувьд тахлаа өргөчих юм. За тий. Хоёр тахилт. Тийм байна. Би нэг одоо нэг шүтээд байдгүй мөртлөө энэ шашин энтер гэдэг чинь аав ээжийн сургаалт зөв юмыг сургаж байгаа шүү дээ. Тэгэхээр зөв сургаалыг чинь хүн хүлээж авахаас өөр арга байхгүй шүү дээ. Тийм учраас одоо тахил махил бурхан тахил шүтэж бишрэх юмгүй болчихвол яа үр хөвгтэй бас хэрэгтэй шүү дээ. Залгамж хойч орж ирсэн хүн болгон төмөл зүгэн бурхан тахилд мөргөөд одоо энэ хүнд ирэхэд зарим тамирчин том тэмцээнд гадаадж явахдаа орж ирээд бас мөргөж хийгээ тэгээд явдаг ч юм би. Нэг сонин байдгийг. Нэг энэ жижигхэн бурханд 4-р ангийн хүүхдүүд үзчихсэн. Тэгсэн энэ нэг хүүхд ангийнх нь үзээд энэ жижиг гэлт ингээд гараад явцсан нэг хүүхэд яг ингээд залбираа зогсчихгүй юу. Би тэгээд өнөө тэнд юм хийх гэжсэн. Миний хүү юу хүсв бурхнаас гэсэн хэлдэггүй. Чи хүслээ хэлсэн юм надад хэлчихвэл харин бүтэн шүү дээ гэж. Хурдан бүтэн шүү дээ гэсэн чинь ингэж толгоогоо хэлжсэн. Би аавыгаа архинаас гаргаж өгөөч гэж хүслээ гэж. Би баг өөсөн дотрыг хишээд л. Тэр 4-р ангийн хүүхэд чинь одоо намайг онц сургаж өгөөч, надад чихэр өгөөч, одоо ийм одоо хүсэх ерөнхийдөө хүсэх ёстой шүү дээ. Тэгээ чинь аавыгаа архинаас гаргаж өгөөч гэж. Тэгэхээр архичин хүн гэр бүл үр хүүхэдтэй ямар их дарамттай, ямар их гэр бүл үр хүүхэдтэй зовоодгийг одоо ойлгох хэрэгтэй. Ойлгоод би нулимс гарсан шүү дээ. Хамар шархирал явчихж байгаа юм чинь. Хөөх юм би тий. Ястаа өрөвдмөр. Би өөр юм чихэр боо юм уу, ном дэвтэр юм уу, ном дэвтэр хүссэн бодохгүй юу? Ном дэвтэр тэгээд намайг онц сургаж гаргаж өгөөч гэдэг юм уу гэх. Тэгсэн чинь тэгж хийж байгаа юм да. Тэгээд ястаа дотрыг шээ очиж байгаа. Тийм сони мэх болно. Дүү шатрууд байна. Мянган шатрын орон болохын төлөө бүгдөө нэг тэцгээе.
нэ доор нь хамгийн сүүлийн хийсэн шатрыг авч олоо. Ухаанд энэ ариуслын алт өргөө гэж байгаа юм. Энийг яагаад байгуулсан гэхээр би түрүүн хэлсэн хүний оюун ухааны хөгжлийн шалгуур үзүүлэлт гэж. Тэгэхээр зэрэг ийм юм идэл хэрэгжижсэн бүр оролдоо. Энэ одоо мөнгөний имэйл хазар энэ одоо 200-аад мөнгө аягаад тэр 200 гаруй хөр ийм идэлж хэрэгжижсэн монголчуудыг хинч тэнэг Монгол өхөр Монгол гэж хэлж чадахгүй. Би тэр талаас нь энийг үрсэн. Энэ харахгүй алт мөнгө үнэт одоо юугаар чулуугаар ингээд томголцсон гэрээ. Тэгэхээр ийм энэ чоолсонгоо хэрэгжилжсэн ширээ. Тэгэл би хоёулаа сая чоолсонгоо хэрэгжилжсэн ширээн дээр гоё нэвтрүүлэг хийсэн юм уу? Тий. Ямар гоё. Тий, чоолсонгоо хэрэгжилжсэн ширээ. Энэ самбууган одоо булангийн ширээ утаснаа тавир байгаа юм. Энэ самбууган. Тэгээ энэ дээр нь бичсэн байна. Самбууган талаар сонссон. Энэ утаснаа тавирын самбууган. Самбууган шатар биш үү? Тавьжсэн шатар манай музей биш. Их мэдчихлээ. Тэгэхээр энийг яагаад гэхээр тэр оюун ухааны хөгжил гэж юу хэлдэг юм бэ хэлээгүй байна. Тэгэхээр хүн энэ хүнд сургуулиас олгож байгаа одоо энэ сургуулиас олгож байгаа тийм мэдлэг боловсрал мэрэгжил бол оюун ухааны хөгжил биш ээ. Өрөөсгөл гэж түрүүн хэлсэн шүү дээ. Яг оюун ухааны хөгжил гэж юу хэлдэг юм гэхээр олж авсан мэдлэг боловсрал мэрэгжилээ амьдрал бүтээлчээр хэрэгжүүлэх чадварыг хэлээд байна. Амьдрал бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар. Ямар ч дээд сургууль төгсөөгүй улсууд саятан болцсон, мянгат малчин болцсон л явж шít. Тэгэхэд хитэн дээд сургууль төгсчөөд амьдралаа авч чадахгүй хүн л шít. Тэр өнөө олж ирсэн мэдлэг мэрэгжилээ бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар нь дутаад байхгүй юу? Тий. Тэгэхээр бүтээл сэтгэлгээ гэж юу хэлдэг юм гэхээр зэрэг энэ дээр нэг юм хэлж чад бүтээл сэтгэлгээ гэж юу хэлээд байгаа юм гэхээр альва зовлон бэрхшээл хүндрэлийг боломж олгож ашиглаж чадахыг л бүтээл сэтгэлгээ гэдэг. Альва зовлон бэрхшээл зовлон зүдгүүрийг юу олгож боломж олгон ашиглах чадварыг л бүтээл сэтгэлгээ гэдэг. За энэ гэрлийн дэд. За миний таныг зорж ирсэн хэрэг сайхан бүтэж байна. Би дээр ороод гарахтаа ингэж ухарж гарсан шүү дээ би гэрээс. Нэг өөрөө ирэхгүй ингэж ухарж гармаар санагдаад. Тэг ястаа мөртэй. Тий. Тэгээ би дээр хоёр гэрээс хоёрынгаас нь ухарж гарсан. Тэгээд нөгөө рефлексээрээ ухраад явчих. Бараг үдчихэд тэднүүд л надад үзүүлэх гэж шүү дээ. Ааха. Зав байхгүй. Тэгтээ завгүй гэдэг ингэж байгаа. Үргэлж завгүй гэж ярьдаг хүн бол юу ч хийдэггүй хүн гэж. Ааха. Тэр их онлог үг. Тэгэхээр тэрнээс тэгт би ярьдаг мөртлөө өөрөө завгүй гэж хэлэхээс чаахан болгоомжлоод байгаа. Ааха. Энэ одоо миний зурсан зургууд шүү дээ. Харин тэгжээлээ. Дээр ирээд би бүр ганцсан шүү дээ. Маркнд орсон. Ааха. Оюун ухааны олон улсын музейс идэв. Маркийн анхны өдрийн нээлт. Тий. Тийм шүү. Маркнд орсон 10. Тэгээ би түрүү бас нөгөө нэвтрүүлэг дээр танд хэлье гэж бодож байсан. Би нэг Монгол судлалын онлын багштай юм. Тэгээ багш маань ингэж хэлдэг. За ур ухаан гэж байна. Урдуу гэж байна. Урдуу гэдэг бол ухаан нь гарынхаа 10 хуруунд орохыг хэлж байгаа маа гэж. Тэгэхээр та бол жинхэнэ урдуутай хүн байна гэдэг би түрүү хэлсэн. Би өөрийгөө уран гэж боддог юм уу? Тийм үү. Би уран хүн биш. Харин сэтгэтгэл хүн. Би тэгж тодорхойлдог юм. Усууд та уран хүн маа гэж. Одоо залуучууд бол ямар уран болж байна? Энэ зурсан зургийг үзсэн доо. Би ч эдийн засагч дээ. Харин тийм. Тэгэхээр би түрүүс авиас хүн гэж байхгүй. Авиасыг хөдөлмөрөөр л илэрүүлдэг гэж. Хөдөлмөрийн хүчит миний жаахан авиасыг хийх байсан. Энэ бүх зүйлийг таны түрүүний хэлдэг яг л юм л да. Энэ олон зүйлийг одоо бүгдөө таны дой толгойд төр байна тий. Гэхдээ тэгээ юмыг дагнаад ингээд уухгүй хийгээд ирэхээр улмал ухаан суугаад. Оюун ухаан хөгжөөд. Залхуураад хэвтээ тэгвэл тэр хүн хөгжих байхгүй. Тэр намар гэдэг зураг байна. Энэ жижигсэн. Хараагүй юм байна. Энэ солонгос сарна бас визэлсэн. Мөнх баясуулагч гэж нэр өгсөн. 25 онд. Цэцэг хараад баясдаггүй хүн байхгүй шүү дээ. Цэцэг бол хүнийг мөнх баясуулагч шүү дээ. Тэгэхээр зургийн нэр бол тэр
Энэ намар гэдэг зураг. Аль зэрэг харагч. Хөстөө гоё байна хараа. Та одоо ингэж гоё зурж ийж энэ олон юм хийж ийж Миний зурсан зураг. өөрийгөө урд төгтөө өвшөө гэдэг. Миний зурсан тэр байж 65 оны манай сургуулийн төгсгч. Тэгэхээр та бол авиасыг цэвэр хөдөлмөрлөх гэдэг юм тийм ээ? Ер нь авиас нэг хоёр хууль байна. Бос хөдөлмөр. Хичнээн авиастай хөдөлмөрлөхгүй завхар энэ миний зурсан зураг шүү дээ. Тэр уусаар байна. Одоо танигдах улсуудаа хардаа тэр жүжигчдийг таньж байгаа баг. Энэ 4 м 50 см. Тэгээд энэ 7 м 60 см. 7 м 60 см, 4 м 50 см. Тэр манай Энэ дээр та нөгөө бүх нөгөө Монголынхон энэ нөгөө тамганы юу гэдэг вүлээ? энэ тамга. Тамганууд байна тий? Тэгэхээр энэ мянган шатрын орн болоход байгаад Улаанбаяр гэдэг хүн өгсөн шүү дээ 4 м. Энэ бүртчин гооморлоор хийсэн шатар. Энэ Улаанбаяр гэдэг байж Энэ энэ гоё. Тэмдэг энэ төл. Улаанбаяр сэлбэрчин. Ямар гоё юм бэ? Тэр дээгүүр нь явж байна. Энэ хамгийн гол нь тамганууд нь бас нэг Харин тийм тань байна. очиж. Тийм Тэгээд энэ чимгэлийг харахгүй модтай мөн ууггүй ажиллагаа шүү. Маш их хичилсэн. Маш их сэтгэл. Энэ сэтгэлийн талаар та юу гэж боддог вэ? Сэтгэл. Одоо энэ бол сэтгэлээс гарч байгаа шүү дээ, тий? Одоо тэр 4 метрийн бүтээлийг танд бүтээж. Сэтгэл зүв бол үйлс зүв. Энэ л бол одоо яг энэ юм. Сэтгэл зүв бол үйлс зүв. Таны сэтгэл уруу бол үйлс чинь буруу л гэж таа. Сэтгэл гэдэг бол бүхнийг удирдах шүү дээ. Сэтгэл зүв бол үйлс зүв гэж монголчууд хэлдэг. Тэгэхээр сэтгэлээ хариуцах чинь хүн өөрөө хариуцсан. Амжилт хүрэх. Миний нэг хүүхдтэй сонирхдаг үг байдаг. Өрөөл бүсний хуурснаас өөрөө хуурдах нь үзэгтэй гэж. Манай сүлдэн дээр ч яаж байгаа. Өрөөл бусдыг хуурснаас өөрөө хуурдах нь үзэгтэй. Ядтаа туршлагасан шүү дээ. Энэ хуурдахтаа. Өрөөл бусдыг хуурах нүгэл. Нэг юм үг байдаг. Та төмөө үлзий хийний талаар Тэ миний таны нэр төмөө үлзий шүү дээ тийм ээ. Миний асууж төмөө үлзий гэдэг. Тэр гадаад дотоод үзэгчд жоохон оюун юм одоо шашны өстө нэр чинь их зогсон байна гэж хэлдэг шүү дээ. Энэ нэрнийхээ символыг хийсэн. Яг би одоо бүтээл дээр энэ үлзий хийчихдэг. Тэгэхээр энэ чинь яг ноёслох ухааны актем гэж байдгийн дэлхийн одоо 170-аад орны улсууд нэгтгэсэн ийм актем байгаа 200 хүнтэй. Тэнд одоо би 40 олон тагч үзэсгэлэн гаргасан. Миний энэ логото тоглоо маш өндөр үнэтэй шүү дээ. Тэдний маш өндөр үнээр байна. За таны офс Энэ миний хамгийн сүүл яцны үнцээр хийсэн шүү дээ. Энэ одоо хөлийн хардаа. Энэ хязгаар хийсэн шатар байна. Энэ иврээр хийсэн шатар байна. Энэ миний хамгийн сүүлд хийсэн одоо үндсээр хийсэн бар байж шүү дээ. Ингээл яриад өгч хідэн өдөр шөнийн ажиллаа та. За. Би бол танаас салахааргүй шинжтэй. Одоо яг шатар хийж байгаа. За яг шатар хийж хат нь орж ирсэн шүү. Энэ шатар нь хэд шатар нь болох юм байгаа юм тийм ээ. Тэр чамны тоглоом биелж. Оо за баярлалаа танд. Йоо ямар гоё юм бэ. За ингэ баяртай. За тэгье. За танд гоё хүлээж авсанд баярлалаа та. Зөндөө цаг гаргалаа. Залуучуудад ихтгэл өгч эхэлж байгаа шүү дээ. Ухаанд одоо ингээд би өдөө хүртлээр нь хэв мэдээлэл их гардаг. Дандаа санаачлагаараа хийж байгаа. Чийч санаачлаа би өөрөөгүй. Телевизүүд бас сонныхан би нэг ич хүн өрөөгүй. Өөрснөө л ингээл. Тэгэхээр тэр улсууд ямар хүн байх вэ? Залуучууд л гэдэг. Тэгэхээр налтангуудаас илүү мэдрэмжтэй байгаа юм зү.
Ойлгож байна уу? Ойлгож байна. Баярлалаа танд. 60 настай хүн надад ирээгүй, 50 настай хүн ирээгүй. Тэгэхэд дандаа залуучууд л телевизээс ч ялгаагүй одоо ингээд дандаа залуучууд ирдэг. Тэгэхээр тэрнээ мэдрэмж сайн л байна гэсэн шүү дээ. Тийм учраас би түрүүн хэлсэн шүү дээ. Залуучуудаа одоо дэмжээ гэж. Дэмжээж л улсаар өнгөрч. За ингээ өндөрлөё. За тэгээд манай хүүхд над үзүүлэх байх. За. Сайн байцгаана уу? Оюун ухааны олон улсын музейн тайлбарлагч хүн байна. За тэгээд энэ музейд одоо ажиллаад жил гарсан болсон. За тэгээд одоо энэ музей үүсгэн байгуулагч хүнтэй одоо бас жил гарсан хамт ажилласан. Одоо Төмөн зөгөөтэй ингээд тий ажиллаад тэгээд одоо энэ дөрвөн давхар музейг ингээд бүхлээр нь бид нар ингээд тайлбарладаг. За тэгээд тайлбарлагч хүн ингээд эхлээсээ ингээд музейг ингээд тайлбарлана, хүмүүсийг чиглүүлээд ингээд 10 монголчуудын эрд дээрээс одоо тоглож наадаж ирсэн 15 төрлийн тоглоом наа бид нар ингээд бүгдээр ингээд тайлбарладаг. Тэгээд ингээд хүүхдүүдийг ингээд бас тоглуулдаг. Одоо энэ дээрээс хараарай. Одоо энэ хөр хүүхдүүд ингээд тоглож байна. За тэгээд одоо манай энэ тоглоомын хэсэг байгаа. Энэ одоо жишээлбэл одоо ингээд оюуны одоо фитнес гэж ярьж болно. Одоо бид нар ингээд Монгол онцлог тоглоом, Монгол одоо ухааныг ингээд сурснаар бид нар маш их ухаантай одоо монголчууд одоо эрд дээрээс одоо ийм оюунлаг хүмүүс байсан байх нэ гэд одоо энэ музейгээс таад одоо ойлгоно. Тэгээд энэ тоглоомууд одоо жишээ нь тархины фитнес гэсэн үг шүү. Тэ бид нар ингээд оюун ухаанаа ажилуулснаар, тархиа ажилуулснаар зөвхөн одоо энэ одоо тоглоомор тоглуулж байна гэсэн одоо жишээ нь араараа энэ гурван ширхэг юм онс байна. Одоо энийг ингээд ингэж бид нар ингээд тайлбарлаад ингэж тоглодог байх нэ. За тэгээд энэ оюуны тоглоом цаг гаргаж тоглох учраас 10 минутын дотор ингээд хийж чадах юм бол ухаантай, чадахгүй бол жоохон тоглох хэрэгтэй. Хүн бүр одоо энийг одоо хийх чадвартай байдаг. Бүгдээр одоо энийг оролцсноор энэ тоглоомуудыг бүгдээрээ хийж чаднаа. За. Хүмүүзэн талаар та сэтгэж байгаа. За тэгээд хүмүүзэн талаар сэтгэлээ угаасгаар одоо бид нар бүгдээр одоо хүмүүзэн одоо маш одоо хүндэтгэх хэрэгтэй. Одоо сүрүү хүмүүжлэх маш одоо юм мундаг хүн байдаг. За тэгээд бүгдээр одоо энэ музейг одоо монголчууд бүгдээрээ энэ музейг тэгээд үзэх, харах хэрэгтэй. Бид нар бүгдээрээ монголчууд өөрсдөө маш сайн одоо таних хэрэгтэй. Одоо энэ музейгээс одоо энэ Төмөн одоо хийсэн одоо ийм том агуу энэ хөдөлмөрийг те нэг хүн одоо энэ музейг ингээ хийсэн хөдөлмөрлсөн ийм хүн байдаг. Одоо энэ нэг хүний одоо хүмүүс одоо тий одоо нэг хүмүүс ч одоо ингэ жоохон залхуу болцсон байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ музейгээс бид нар юу гэж ойлгож байгаа гэхээр хүн хөдөлмөрснөөр маш агуу том зүйлийг ингэ бүтээх чадвартай тийм ээ. Бас одоо нэг юмыг одоо бас бид нэр ойлгоно гэсэн үг. За баярлалаа. За баярлалаа. Энэ хүүхдүүд гой сэтгэлээ ярих уу? Ямар байна? Музей үзэх ямар байна? Ер нь хэрэг музей. Одоо энэ музей рүү сэтгэлээ хаалцаж танд гоё. Энэ музейний сэтгэлээ ямар байна? Энэ амар түүхийн музейд байгаа юм шиг санагдаж байна. Тэр үеийнхаа хүмүүсийн үзэхээр ийм байсан уу гэдэг мэдээ гоё. Харах чинь. За. Ухаантай хүмүүс байсан байна. Ухаантай хүмүүс байсан юм байна.